За ингээд одоо за би юу хүсэж байна вэ? Тойргоос гарсан төлөөлөгчийн хувьд хийж байгаа ажлуудын маань нэг л дээ. Өнөөдөр бол Баянгол дүүргийн 19-р хорооны одоо 47 дугаар сургууль дээр ажиллаж байна. 2018 оны нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 40 сая төгрөгийн төсөвтэйгээр 47 дугаар сургууль хүүхд хөгжлийн төвийг одоо санаачлан өнөөдөр өгч байна. Тэгэхээр сургуулиудад дутагдaltaй зүйл юу байдг вэ гэхээр бол ерөөсөө хүүхд хөгжлийн төв бол дутагдaltaй гэж байна. Хүүхдийг өнөөдөр хичээлдээ ямар сурч байна гэдгээс илүү өнөөдөр хүүхэд яаж хүмүүжих үү, хүүхэд хөгжлийн асуудал нь орхигдох талтай яваад байдаг. Одоо манай нийслэлийн сургуулиудын хувьд энэний цаана юу вэ гэхээр мэдээч хэрэг анги танхимын хүрэлцээний асуудал бас байдаг л та. Тэгэд энэ дээр болохоор яамнаас ч юм уу одоо тавигдсан хөрөнгө бүм байдгүй учраас иргэдийн төлөөлөгчийн хувьд санаачлаг гаргаад 40 дугаар сургууль дээр бол хүүхд хүмүүжлийн төвтэй боллоо. Хүүхдүүд маань маш баяртай байна. Намайг үлзэн шиг жаал гэдэг. Би саяхан Туркийн Анталия хотод зохион байгуулалт Фавштын лав шалгуулалт тэмцээнд оролцоод ирсэн байгаа. Тэр тэмцээнд би 17 насны октын ангилалд тэргүүн байр эзэлсэн. Тэгээд одоо энэ хүүхэд хөгжлийн төв гээд анхмаа дараах биднүүд байгуулж өгсөн 47 дугаар сургууль. Тэгэд энэ нь болохоор хүүхдүүдэд их сайн нөлөөтэй байх гэж бодож байна. Яагаад гэвэл ухаалаг самар гэдэг хэрэглээ нь биднээс илүү сууж боловсроод нээлттэй тэгээд мөн өөрийнхөө мэдгүй зүйлийг хайхад их тустай гэж бодож байна. Тэгээд энэ бол хүүхэд бүхэн ийшээ орж хэрэгжүүлэх хэрэгтэй байх, сурж мэдэж сурах хэрэгтэй л гэж бодож байна.